Худгийн сохор мэлхийн үлгэр. Эрт урд цагт энэ дэлхийн хаан чимбэ нэгэн өнцөгт нэг худаг байдаг юмсанжээ. Тэр худагт өрөөсөн нүд нь сохор мэлхий оршин суудаг байжээ. Гэтэл ийм үйл явдал болжээ. Нэгэн өдөр гадаад их далайд их салхи шуурга хөдөлж түүний долгион давлгаанаар далаагаас нэгэн яст мэлхий хуурай газар чидэгдэж орхижээ. Тэрээр очих газар үгүй, ирсэн зүгээч мэдэхгүй үлсэж, цангаж, өлбөрч өгөхийн төлд хүрч, дими тэнэн явсаар нөгөө сохор мэлхийтэй худагт аз дайрч хурч ирвээс худгийн сохор мэлхий мэл гайхан, цэл хөхөрч ийхүү асуусан нь. Чи аль газрын хэн гихч вэ? Хаанаас ирв? Хаа хүч яваа вэ? Гэж шалгажээ. Далайн мэлхий. Би яст мэлхий гихч байна. Гадаад их далайд нутагтай билээ. Сая нэг их хүчтэй салхи орж далайн долгионд дэлсэгдэн хуурай газар чидэгдэж орхиод төрсөөр танаа энд хүч ирв гэхэд. Сохор мэлхий. Чи одоо тэгээд юу гэж бодож яахаар шийдэж байна вэ? Гэхэд далайн мэлхий. Би одоо явъя гэвч газар хол зүгээ мэдэхгүй. Буцахын аргагүй үлээ. Танаа худаг хамт сууж аж төрий гэв. Тэгэхээр нь худгийн мэлхий худагныхаа усны 3/1 хэсгийг зааж, чиний тэр далай гэгчийн чинь усны их баг өдий чинь юу? Гэхэд далай мэлхий. Үүнээс ихээ их гэхэд худгийн мэлхий бас 3/2 хувь хэртэй хэсгийг зааж. Үүнээс ямар вэ? Гэв. Далай мэлхий. Энэ өчүүхэн худагтай манай далайг жишиж боломгүй билээ. Үүнтэй чинь адилдахшгүй хэмжээ, хязгааргүй арим их билээ гэж хэлтэл худгийн сохор мэлхий гарзуурсан мэт уурлан хашигчин хийсэн нь. Чиний тэр далай гэгч чинь миний энэ худагнаас хичнээн ихтэй юу бацаагаа гэж би бүгдийг мэдэж байна. Чи муу гуйрын чин тэнүүгч бас өөрийнхөө нутаг орон далайг магтаж над мэтийн амьтны толгойг эргүүлж басамжлан доромжлох санаатай юу? Чи тэр их устай хязгааргүй их далай руугаа танил гэж хөөрхийн муу яст мэлхийг хөөсийм гинүлээ. Тэгэхэд нь далайн яст мэлхий худгийн тэр сохор мэлхийг харж за тийм байдаг байж. Хэлснээр ч болог. Зайлуул. Мөн ч хөөрхийн амьтан юм да. Чи ч дол сохор биш, таг сохор юм а даа гэж гин.